санаа цаана уу? Манай подкаст 2 маань энэ сэдвээр үргэлжилж байна. За энэ дээр ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэсэн сэдвээр Батуян багшийн энэ одоо урьж оролцуулж байна. За Батуян багш маань та өөрийгөө танилцуулна уу? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За юунд түрүүнд подкастнда урьж оролцуулсан хайдтай баярлалаа. За намайг Батуян гэдэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын тэнхимд багшаар ажилладаг. За боловсролын хувьд би 2015 онд Оросын албаны их сургууль сэтгэл судлалын мэргэжлээрээ төгсөөд за 2021 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулаа магистрийн зэрэгтэйгээр төгсөөд за тэгээ 21 оны өвлийн улирлаас эхлээд одоо хүртэл бол сэтгэл судлалын тэнхимдээ ажиллаж байна. За баярлалаа. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд за ажлын байранд дах стресс гэдэг энэ жилийн сэтгэл зүйн одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаанд тийм ээ орой болоод ингээд орж иж байна. За дээрэс нь Монгол улсын энэ нийгэм стресс за сэтгэл зүйн эрүүл мэндийн онцлогийн талаар та мэдээлэл өгнө. За тэгэхээр ерөнхийдөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө энэ 10 сарын 10-ны өдөр бол дэлхийн сэтгцэн эрүүл мэндийн өдөртөө холбоотойгоор бол ажлын байрны сэтгцэн эрүүл мэндэд анхаарцгаая гэдэг уриалгыг бол гаргасан. За тэгээ үүнтэй холбоотойгоор бас өнгөрөх 10 сард бол манай улсын хэмжээнд ч гэсэн энэ уран дор ерөнхийдөө үйл ажиллагаа форумуудыг зохион байгуулсан. За тэгэхээр яагаад одоо яг сэтгэл зүйн эрүүл мэнд дотроос чухалчилж ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийг авч үзээд байна вэ гэхээр дэлхийн ерөнхийдөө нийт хүн амын 60% нь ерөнхийдөө ажлын байран дээр ажиллаж ажил хөдөлмөр эрхэлж байгаа. За тэгээ яг нөгөө гол хүчийг бүрдүүлж байгаа энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн маань өөрсдийнх нь сэтгэл зүйн эрүүл мэнд бас асуудалтай байна. Өдөр тутамдаа ажлын байрны дарамт удирдлагаас ирэх одоо дарамт шахалт эсвэл хамт олноос ирж байгаа ямар нэгэн таагүй харилцаа, уур амьсгал гих мэтчлэн ийм одоо хүнд нөхцөлд бас тодорхой хэмжээнд ажиллаж байгаа учраас одоо эдгээр хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах эрэлт хэрэгцээ үүсэж байна гэдэг ийм үндэслэл гарч ирсэн. За манай улсын хувьд ч гэсэн яг одоогоор статистик үзүүлэлтээр бол 1.1 сая хүн бол идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа. За дээрэс нь одоо нөгөө сүүлийн үеийн HR-уудын гэх юм уу гаргаж байгаа албан болоод албан бус судалгаагаар бол одоо нөгөө Z generation-ийнхэн маань ажил хөдөлмөр эрхлэхэд одоо нөгөө харилцааны хувьд бол ийм хоорондоо очроо олцох байна гэдэг ч юм уу те эсвэл ажилд ороод ингээ маш хурдан ажлын байр сэлгээд эсвэл ажилласаа гараад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр эдгээрийн цаад шалтгаан магадгүй тухайн байгууллага гэхээсээ илүүтэйгээр бас одоо тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал байх магадaltaй учраас одоо энэ асуудлыг илүү чухалчилж авч үзэж байна гэж үзэж байгаа. За тэгээд дээрэс нь бас одоо нөгөө судалгаанаас аваад үзэхээр ер нь бол дэлхийн нийт дээр бол 10 тутмын 8 нь ерөнхийдөө сэтгцэн эрүүл мэндийн хувьд бол тодорхой юм асуудалтай байна. За тэдгээрийн нэг нь л зөвхөн одоо нөгөө сэтгцэн эрүүл мэндийн талаар боловсрол авах эсвэл одоо зөвлөгөөнд хамрагдах гэдэг ч юм уу юм тусламж үйлчилгээг бол авч чадж байна гэдэг тоо үзүүлэлт байгаа. Тэгэхээр нөгөө дэлхийд ийм тоо үзүүлэлт байгаа өөрөө маш юм харамсалтай байгаа боловч Монгол улсын хувьд ч гэсэн энэ бас одоо юу гэдэг Монгол хүмүүсийн хувьд одоо нөгөө сэтгцэн гэдээ ярихаар илүү дэлгүүртэйгээр нэг яг нь наргаа болгоод ярихад эрүүл бос галзууч юм уу гэдэг нөгөө ийм үндслээр магадгүй нөгөө сэтгцэн эмчнэрт хандах сэтгэл зүйчд хандах гэхээсээ илүү ийм төвөгшөөдөг. Тийм учраас одоо нэг талдаа бас хүн болгон одоо нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэдгийг одоо эрэг талаас нь зөв талаас нь ойлгож одоо өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд бас тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлүүлэхтэй юу болоод байна вэ гэдгийг ойлгох нь бас энэ чухал байгаад байна гэсэн үг. За энээр одоо жишээл ковидоос одоо хойш бас нөлөөсөн байж болох уу? Энэ ковидын одоо нөхцөл байдал чинь Монгол улсын нийгэмд эдийн засагт маш их хор уршигтай байлаа шүү дээ. Тэгэхээр ковидоос хойш энэ хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд за одоо би зарим судалгааны дээрээс харахад бол ялангуяа нөгөө амиа орлуулалт маш их өссөн гэсэн юм тоонууд харж ирсэн л да. Тэгэхээр яг энэтэй та өөрийн бодлоо бидэнтэй хаваалцаач. За ерөнхийдөө бас адилхан одоо нөгөө дэлхийн нийтийн хувьд ч тэр Монгол улсын хүн амын хувьд ч тэр яг энэ нөгөө цар тахлаас хойшоогоо бол бас таны одоо нөгөө харсан уншсан судалгаануудтай санал нэг байна. Амиа орлтын тоо бол бас огцом өссөн. Гэхдээ тэн дээр бас одоо нөгөө огцом өсч байгаа шалтгаан нь ковидын дараах юм нөхцөл байдал одоо хөл хорионоос гарсны дараа ч юм уу те ийм нөхцөл байдал үүссэн гэсэн ийм тоо зүйлтүүд бол байсан. Тэгэхээр ковидын нөхцөл байдал ялцчгүй одоо хүн амын бол сэтгэл зүйн эрүүл мэндэд бол тодорхой нөлөөллийг үзүүлсэн. Нэгдүгээрт бол магадгүй одоо нөгөө хүн хоорондын харилцаа буюу нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж эхэлж байгаатай холбоотой. Хоёрдугаарт
юу гэдэг нөгөө шаардлагатай байгаа одоо нөгөө хамгийн наад захын өөрсдийн хэрэгцээнүүд нь хангагдахгүй байхаас үүсэлтэйгээр ийм сэтгэл зүйн эрүүл мэнд нь хохирох те ямар нэгэн асуудал үүсэх юм зүйлүүд бол байсан гэж харж байгаа. Гэхдээ энэ талаар хийсэн судалгаанууд бол байгаа. Хараахан уншиж амжааг учраас бас яг энэ нөгөө нөлөөс нүггүй юу гэдэг дээр бол баттай тэгсэн гэдэг бол мэдээлэл өгч чадахгүй. Миний бодлоор бол ковидын нөхцөл байдал бол тодорхой хэмжээнд бол нөлөөг бол үзүүлсэн. За ойлголоо, баярлалаа. Тэгэхээр энэ ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээр за хүмүүс одоо юу гэдэг яг яагаад энэ одоо жишээл ажил дээрээ ч гэдэг юм ингээд миний ойлгож байгаагаар бол ажлын байранд одоо хүмүүс стрессийн түвшин ихтэй байгаа. Тэр стрессэд тайлж чадахгүй улмаас одоо хүний одоо маш их одоо бухимдсан тийм ийм зүйлс нь одоо эрүүл мэндэд нь нөлөөлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ одоо яг өмнөх он жилүүдтэй харьцуулбал жишээл Монгол улс чинь одоо ингээд аваад үзэхээр нийгмийн соёл иргэншилтэй, сошиал соёл иргэншилтэй болж эхэлж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалтай ингээ харьцуулахаар өмнө нь бол бид нар нийгмийн соёл иргэншилтэй байхад бол хүмүүсийн стрессийн түвшин, ажлын одоо амьдралын хэм маяг нь бол маш өөр байсан. Гэтэл одоогийн ингээд нөхцөл байдлаас аваад үзэхээр ажлын байр нь ялангуяа ингээд сошиал болоод хотжилттой холбогдуулаад ингээд ажлын байр нэм стресстэй болоод байна уу? Эсвэл одоо үүдээ энэ нийгэм цалин бага, эсвэл одоо энэ хотын төвчнээс болоод байна уу? Яг энэ ажлын байрны сэтгэл зүйн одоо эрүүл мэнд гэхээр за жишээлбэл зарим одоо төрийн байгууллагууд бол ингээд аваад үзэхээр бол дээд удирдлагаас шууд ингээд дарамтууд ирж байна те. Тэгэхээр яг бид нэр яг яавал одоо хувь хүн талаасаа ингээд эмгэггүй гэх юм уу те. Одоо би мэрэгжлийн хүн биш учраас магадгүй өөрөөр ярьж магадгүй. Тэгэхээр яг эрүүл байх үе хувь хүн талаас яг яаж энэ дээрээ тэмцэх вэ те. Таны за баярлалаа баясалт. За ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээр ер нь бол мэдээч хэрэг хамгийн түрүүнд тухайн одоо сэтгэл зүйн эрүүл мэндийг хохироож байгаа гэх юм уу те. Ер нь бол стресс гэдэг зүйл орж ирж байгаа. За тэгээд яг хувь хүний стресстэй холбоотой ярихаар нөгөө ажлын байран дээр стресстэй байгаа гол шалтгаанууд нь юу бэ гэдг нь чухал болчих. Тэгэнгүүт магадгүй зарим хүмүүсийн хувьд бол нөгөө одоо яг бидний нийгмийн нөхцөлд байгаа утаа, төвчрэл гэдэг ч юм уу те эдгээр зүйлүүд нь хичнээн ажилдаа ирэхдээ 2-3 цаг төвчрдэг ч гэсэн магадгүй стресс үүсгэх нөхцөл биш байх боломжтой. Тэгэнгүүт бас нөгөө олон улсын судалгаануудаас аваад үзэхээр ерөнхийдөө яг ажлын байран дээр ажилтан ажлын бүтээмж буурж байгаа, стрессж байгаа тэр гол одоо нэг юм 3 шалтгаан байна гэж үзсэн байгаа. Маш олон шалтгаан байгаа. Гэхдээ хамгийн үндсэн том 3 шалтгаан нэгдүгээрт бол яг ийм удирдлагын ойлгомжгүй байдал. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бидний ярьдгаар хаврын тэнгэр шиг ааштай гэдэг чигтээ удирдлага сайхан ааштай ирэх юм бол инээжсэн аа тий уур нүрээд ирэх юм бол тачигнаал өглөөнөөс эхлээл энийг ийсэнгүү гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө удирдлага яах гээд байгаа нь ойлгомжгүй байгаа тохиолдолд бол ажилчдын бүтээмж буурах тэрнээсээ үүсэх стресстэх гэдэг ийм нөхцөл үүсэж байгаа. За хоёрдугаарт нь болохоор нөгөө ажлын байрны зөв бус хуваарлт буюу нэг ажилтан дээр хит их ачаалал ч юм уу тийм эсвэл одоо хэсэг бүлэг ажилчид нь хамаг гол ажлыг хийгээд тэрнийх нь үр дүнг нь өөр бусад ажилчид хүртээд байдаг ч юм уу тийм нөхцөл. За гуравдугаарт нь ер нь бол мэдээж хэрэг хамт олонны харилцаа байгаа. Тэгэхээр нөгөө хамт олон дотроо уур амьсгал муу ч юм уу бие биентэйгээ таарамжгүй байгаа тохиолдолд ер нь бол бараг ажилдаа яаж очноо гэдэг асуудал болж байдаг. Тэгэхээр одоо яг олон улсын судалгаагаар бол энэ 3 шалтгаан бол хамгийн том шалтгаан байна гэв. За тэгээд дээрэс нь яг энэ дээр байгууллагын зүгээс юу их вэ? Хувь хүний зүгээс бол хувь хүн одоо нөгөө юунаас болж стресстэй байна вэ гэдгээ өөрөө маш сайн хамгийн нэгдүгээрт анзаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө стресстүүлээд байгаа шалтгаан нь гэр бүлийн нөхцөл байна уу? Эсвэл одоо яг Монголын нөхцөл байгаа утаа байгаа мó, төвчрөл байгаа мó, эсвэл саяны дурдсан одоо шалтгаанууд байгаа мó гэдгийг өөрөө нэгдүгээрт маш сайн ажиглах хэрэгтэй. За тэгчээд хувь хүний зүгээс бол яг нэгдүгürt бол ийм алхмууд хийж болно гэсэн үг. Байгууллагын зүгээс хийх ёстой хамгийн гол зүйл нь юу гэдэг вэ гэхээр ер нь бол яг нөгөө сэтгэл судлал талаас бол ажилтны сэтгэл зүйн онцлогийг таньж мэдэх гэдэг асуудал байгаа. Одоо жишээ нь би хичээл дээрээ тэгж ялгад ер нь бол онлын хүрээнд өөрөөр байдаг ч гэсэн нөгөө суралцагчд ойлгомжтой байх гэдэг. Ер нь нэг байгууллага дээр 3 төрлийн хүн байгаад байна. Нэг нь услуулдаг, нэг нь одоо нөгөө египтийн аргаар загнуулдаг, ташуурлуулдаг хүн. Нөгөөх нь ерөөсөө өөр нь байх гэдэг ийм 3 төрлийн хүн. За эхний нөгөө услуулдаг төрлийн хүн маань
магадгүй энэ нь ямар нэгэн байдлаар яг онлоор аваад үзэх юм бол те багаас нь тухайн хүүхдийг зэмлэжсэн альсвал хит их магтжсэн ч юм уу энэ одоо зан үйлүүдтэй холбоотой байж болно. Өөрөөр хэлэх юм бол би ямар нэгэн зүйл хийчихэд удирдлагатай үзүүлээд удирдлага маань зүгээр л заа гिचх юм бол би ерөөхдөө шууд уналтанд орно гэсэн үг. Болсон болов болоогүй болов зөв хийсэн болов буруу хийсэн болов гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө эдгээр хүмүүсийг ганцхан ажил дээр ч биш харагдаж байгаа байдал дээр нь ч тэр ямар гоё хувцсан хүмүүсээ өснө ямар гоё юм гэдэг ч юм уу. Ер нь нэг юм нөгөө цэцэг шиг ингэж усалж байгаа шаардлагатай. Хүмүүс урамшуулж явах хэрэгтэй шаардлагатай. Тийм урамшуулсан заавал нөгөө бит хэлбэрээр биш бит бус магтаалаар ч гэсэн ер нь дандаа нөгөө фидбек өгнө гэж бид нэр ярьдаг тийм. Фидбек өгч явах хэрэгтэй. Юм нь болоод байгаа юм уу болохгүй байгаа юм. За хоёр дахь төрлийн ташуурдуулдаг хүмүүс ер нь бидний нэрлэлгээр цагийн тулахдаг хүмүүс. Ерөнхийдөө за энийг өгөхгүй бол тэ эсвэл энэ даалгавраа гүйцэтгэхгүй бол гэж хэлтэл нь ер нь бол сууж лэн гэсэн үг. Гэхдээ энэ хүмүүсийн гараас нь юм гардггүй гэвэл гарна. Хамгийн гол нь заавал нэг хажуудаа нэг нөхрийг тэ мануулж ээж тэгжээж яваад гэсэн үг. За тэгээ ийм хүмүүс өөрсдөө бас тэрэндээ айгүй их стрессддэг. Хүн талаасаа. За нөгөө өөрөөр нь байлгадаг хүмүүс бол ямар ч хяналтанд ор ажиллах дургүй хүмүүс гэсэн үг. Тэгэхээр хийх юмаа цагт нь хийчдэг. Яг нөгөө одоо нөгөө бас тэгж яриад байдаг штэ монголчуудын нэг гүжүү зам байдаг гэдэг. Яг хийх цагт нь хийгээ хэлчихэр болчдөг гэдэг. Яг тэр төрлийн хүн гэсэн үг. Тэгэхээр яг ингээд төлөвлөгөөгөө ч юм уу тайлангаа ч юм уу өгч явахт нь тайлангаа яасан бэ гэх юм бол тэгэл өгмөргөө санагддаг ч юм уу. Эсвэл хиймэргөө санагддаг юм байна. Тэр ер нь нийтлэг ингээд байдлаар аваад үзэх юм бол ажлын байран дээр хүмүүсээ нэг иймэрхүү байдлаар хувааж үзээд тухайн байгууллагын одоо удирдах албан тушаалтнууд ч юм уу хинтээ яаж харьцах вэ гэдгийг ер нь бол маш сайн одоо нөгөө түлхүүрийн тааруулна гэдэг асуудлыг гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хувь хүмүүс тэнд магадгүй гэр бүлийн зүгээс стресстэй, улс орны нийгмийн эдийн засгийн зүгээс стресстэй байсан ч гэсэн ажлын байран дээр тухайн хүмүүсийн яг нөгөө сэтгэл зүйн онцлог, бие хүний онцлогийг олоод тэд таниад ингээд зөв түлхүүрдэж ажиллуулж чадах юм бол харьцангуй ер нь бол ажлын байран дээр стресс багасгах боломжтой юм онцлогуд гарч ирдэг. Тэгэхээр нөгөө хувь хүн маань хамгийн нэгдүгээр тал төрүүлсэнчлэн нэг одоо юу гэдэг нөгөө стрессдгээрээ бүх зүйлээ байгууллага руугаа хамт олон руугаа гэхээсээ илүүтэйгээр стрессийн маань гол шалтгаан юу вэ гэдгээ нэгдүгээрт бол анзаарч харах хэрэгтэй гэсэн үг. Тэгчээд тэр нь магадгүй хин нэгнээс хамт ажиллаж байгаа хүмүүсийн хин нэгнээс хамааралтай байгаа тохиолдолд энтэй яаж одоо харилцах боломжтой вэ? Эсвэл энэ асуудлыг би одоо юу гэдэг өөртөө заавал хүн дээр хүлээж авахгүйгээр яаж авах боломжтой вэ гэдэг ч юм уу тиймэрхүү дараагийн алхмууд руу ер нь бол орж болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээр хамгийн нэгдүгээрт ер нь бол ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэнд яригдана. Тэгэхээр яг нөгөө удирдлагууд маань орхигдох гээд байгаа боловч удирдлагууд маань ч гэсэн давхар одоо юу гэдэг нөгөө энэ сэтгэл судлалын ч юм уу сэтгэл зүйн талаарх мэдлэгүүдийг боловсролыг тодорхой хэмжээнд авчих юм бол болтойгоо чинь нэгтэй түлхүүрдүүлдэг загнуулдаг нөхөр байна те жоохон ташуурдах хэрэгтэй байна да гэдэг тэр арга барилаа олж байгаа юм бол ядаж бүтээмж нь өндөр байх боломжтой гэсэн үг. За ойлголоо. Маш сонирхолтой юм байна. Тэгэхээр би энэс нэг зүйлийг таньд тодруулмаар юм л та. Одоо жишээлбэл би стресстэй байгаагаа одоо ажиглаад энийг тодорхойлж чадахгүй бол яах вэ? Тэ. Одоо би магадгүй ингээд амар одоо үгүй ажил дээр ч гэдэм үү эсвэл одоо үгүй нийгмээс юм сэтгэл зүйн хувьд маш их стресс авдаг байгаад би тэрийг олж мэдэж чадахгүй эсвэл тодорхойлж чадахгүй би сэтгэл судлалын талаар юу ч байхгүй юм хүн байвал би яг хинт хандвал болох вэ? Одоо жишээл ингээл өрхийн эмнэлгүүдээр ч юм уу дүүргийн эмнэлгүүдээр сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнүүд гэж үүдэг шүү дээ. Тэн дээр очих уу эсвэл би сургуулийнхаа эсвэл одоо юу гэдэг байгууллага тийм одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн ер нь байх хэрэгтэй юм уу? Эсвэл HR-ууд нь хийх ёстой юм уу? Энийг нь яг би хинт хандвал энийг нь олж тодорхойлвол болох уу? За тэгэхээр яалтчгүй зөв хөх өөрөө мэдэхгүй те юу болоод байгааг ойлгохгүй маш их одоо үеийн хямрал явагдаад ч юм уу байгаа тохиолдолд ерөөхдөө бол яг уу сэтгэл зүйчд хандах ихний алхам байж болно. Яг олон улсын хэмжээнд бол яг нөгөө байгууллагын сэтгэл зүйч гэдэг ийм албан тушаал байгууллагуудад ажиллаж байдаг. Манай улсын хувьд болохоор яг нөгөө бизнесийн байгууллагууд дээр бол хараахан сэтгэл зүйчд тийм ч олон одоохондоо биш байгаа. Нэг байна уу хоёр бол ерөөхдөө байгаа. Гэхдээ яг нөгөө миний харж байгаагаар бол байгууллагын сэтгэл зүйч өөрөө ажилчтай ерөөхдөө нөгөө маш олон талын одоо дүр үүсгэж харьцсан гэсэн үг. Нэгдүгээр тал сэтгэл зүйчийн дүрийг үүсгэн, хоёрдугаар хувь хүн яг одоо юу гэдэг сараа гэдэг хүн сараагараа байна гэдэг ч юм уу. Тэгэхээр яг хоо энэ дээр нэг юм алдаа гарах магадaltaй байдаг. Байгууллага өөрөө сэтгэл зүйчтэй байгаа тохиолдолд
одоо жишээ нь би өнөөдөр сэтгэл зүйч дээр очиод тий нөхөртөөгөө ингэсэн, дарахтаа ингэсэн, одоо магадгүй бүр хүнд кейс ярих юм бол тий надад ажлын байрны бэлгийн нарамд үзүүлсэн гэдэг ч юм уу ийм асуудал ярьчаад сэтгэл зүйч өөрөөс гараад магадгүй өөрөө санаа зовж эхэлнэ гэсэн. За нөгөө сараа минь даргад намайг хэлж болов яах вэ гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө сэтгэл зүйч маань нэг талдаа бас ямар албан тушаал сэтгэл зүйчээс гадна ямар албан тушаал харьж байгаа вэ гэдгээс хамаарат ийм олон зөрчилдөөнтэй дөрүүд үүсэх магадaltaй. Тэгэхээр ерөнхийдөө яг миний харж байгаагаар байгууллагын сэтгэл зүйч бусад одоо юу гэдэг сэтгэл зүйн төвөдтэй ийм хамтрах байдлаар тийм удирдалтаа нэг сардаа нэг ч юм уу ингээд сэтгэл зүйчид ирж зөвлөгөө өгөх магадгүй тухайн ажилд үнэхээр сэтгэл зүйн ямар нэгэн тийм асуудал байна энэ хүнтэй цаашдаа ажиллах шаардлагатай байна гэх юм бол сэтгэл зүйч өөрөө яг төв дээр авч ажиллах гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар явбал илүү үр дүнтэй байх магадaltaй. Тэгэхээр хэдийгээр сэтгэл зүйч ажилтан хоёр хоорондоо тийм энэ өрөөнд яригдсан зүйл бол энд үлднэ гэдэг тодорхой хэмжээний нөгөө ёс зүйн асуудал яригдж байгаа ч гэсэн ажилтан маань өөрөө одоо ярьсан зүйлдээ санаа зовоод байх магадaltaй болчихно гэсэн үг. Түрүү нөгөө багш маань хэлсэнчлэн дүүргүүдийн имлэг болгон дээр бол сэтгэл зүйч байгаа. Гэхдээ бас нөгөө дүүргүүдийн имлэгээр хичнээн хүн өдөрт үйлчлүүлж байгаа вэ гэдгээс хамаараа тийм нөгөө ажилтан маань тэнд очиод зөвлөгөө авах цаг бас хомс байх магадaltaй. Ер нь бол үгүй гэх юм байхгүй. Гэхдээ имлэг гэхээсээ илүүтэйгээр нөгөө хороон дээр байна уу эсвэл одоо нөгөө дүүргийн нийгмийн халамж дээр ч юм уу тэнд хүн сэтгэл зүйчдээр очиж ойлгомжтой. За болголоо. Тэгэхээр яг хувь хүн талаасаа ингээд стресстэйгүй байхыг ингээд хүн бүрл одоо ингээд сонирхлоороо хоббигоороо ингээд хөгжүүлэл явж ин л да тий. Стрессээ тайлах гэж үзэж байна. Тэгэхээр яг Монголд ингээд стрессийн түвшин за эрэгтэйчүүд ингээд гендерээр наваад үзэх юм бол тий эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн байр суурь ингээд өөр байдаг. За магадгүй одоо юу гэдэг хөдөө орон нутгийнх нь арай бага стресстэй ч гэдэг юм уу. Хотынх нь илүү одоо их стресстэй гэх. За тэгэхээр яг энэ стрессийг бид нэр ер нь яаж тайлах ёстой юм бэ? Ингэж ирүүл байх гэдэг шүү дээ ойлгомжтой. Тэгэхээр энэ бид нэр яаж ингэж одоо ирүүл байх юм бэ? Стрессээ ингэж тайлна те. Ингээл би одоо ингэ боддtiin л да. Ажил дээрээ ингэж гаргасан стрессээ би хизээж гэр бүлийнхэндээ ингэ гадаа нь авч үлднэ. Гэрийнхэн гадаа хайнаа гэл байдаг л да. Тийм хүсэлтэй байдаг. Тэгээ заримдаа бол үнэхээр ууртай л орчдөг л доо. Тэгэхээр заримдаа ингээл юу тийм сайхан нэг нэгэн төл уйлмаар санагддаг ч юм уу тийм ингээд стрессээ тайлмаар ингээд янз янзын аргууд байдаг. Тэгээд хүн ер нь яавал стресс нь хамгийн ингээд хор урш багтаагаар тайлах уу? Одоо спортоор хичээлэх үү? Эсвэл зарим ингээд дуудуулдаг ч гэдэг юм уу янз бүрийн аргууд байдаг ч тийм. Та мэржлийн үед, мэржлийн багшийн үед юу гэж бидэн зөвлөх вэ? За тэгэхээр стрессийг тайлахын тулд одоо юу гэдэг нэгдсэн нэг юм зөвлөмж байх боломжтой ч гэсэн тэр нэргээд нөгөө хүн болгонд бас таарахгүй байж болно гэсэн. За тэгээд нөгөө стрессийн онлын нөгөө гол төлөөлөгч Ханс Силие гэдэг нөхөр байгаа. Ханс Силиегээс нэр хүн өгсөн цагт стрессгүй болно гэж хэлсэн үү. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ер нь бол стресс огтосоо байхгүй болно гэж байхгүй. Стресс чи өөрөө дотроо нөгөө эерэг стресс, төрөг стресс, бүтээлч стресс гэх мэтчлэн байгаа. Тэгэхээр нөгөө стресс ер нь бол тодорхой хэмжээнд бидний амьдралд тодорхой нэг юм асуудлыг даван туулахад тусалж яадаг. Ер нь бол гаднаас ирж байгаа ямар нэгэн цочрогчд үзүүлж байгаа юм хариу үйлдэл хамгаалтын механизм гэж явдаг учраас огт стрессгүй болно гэж бол байхгүй. Хамгийн гол нь тэрийг нөгөө зөв гадагшлуулах зөв тайлах гэдэг нь одоо чухал болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй нөгөө зарим одоо ихэнхтэй ч юм уу эмэгтэйчүүд ярдгтээ стрессгээр гэрээ зад цэвэрлждэг гэдэг чинь ер нь бол эерэг болоод бүтээлч стрессийн нөлөө гэсэн үг. Одоо зүгээр тайлж чадчихээн гэсэн үг тий. Эсвэргээрээ магадгүй стрессгээрээ одоо арх согтруулахундаа хэрэгэлдэг ч юм уу те эсвэл нэг юм хор зуршлыг илүү ихээр хэрэгжилжээвэл энэ буцаад бүтээлч бас ер нь бол юм сөрөг стресс болчихно гэсэн үг. За тэгээд нөгөө стресс чинь өөрөө удаан хугацаанд явахаараа маш их хор уршигтай. Ер нь бол нөгөө сэтгэл готрол төгшүүрийн одоо суурь болж явах магадaltaй байдаг учраас ерөнхийдөө яг тухайн цаг үед нь зөв таньж тэ миний стресс яаж илрээд байна вэ? Стресстэй дээ нү гэдгээ зөв таньжиж тэгээд маш хурдан хугацаанд тайлах аргуудаа өөр дээрээ зөв хэрэгжүүлж чадах юм бол цаашаага нөгөө хүндрэхгүй байх боломжтой. Гэхдээ ер нь бол стресс дээр хамгийн нийтлэг өгдөг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн хамгийн нийтлэг өгдөг хамгийн том зөвлөмж бол амьсгалын дасгал хийх. Гол нь нөгөө амьсгалын дасгалаа зөв хийх гэдэг асуудал яригдж байгаа. За дээрэс нь бас одоо нэг ийм асуудал
байна уу гэж хараад байгаа. Бидний стресстэй байгаа нэг шалтгаан түрүү багшийн маань хэлсэнчлэн бид нар чинь одоо нөгөө уулаасаа нүүдэлчин тий соёл иргэншилтэй хүмүүс байсан. Тэгсэн чинь одоо бид нарт ялангуяа яг зуны улиралд гайгүй ч гэсэн өвлийн улирал бид нар өглөө эрт ажилдаа гарахаар харанхууд гардаг, орой дандаа харанхууд тарьдаг. Ерөнхийдөө нөгөө нар үзэхгүй байгаа гэсэн. Тэрнээс үүдээд ерөнхийдөө бас нөгөө стрессж байгаа нөхцөл. Тэгээ одоо хүн чинь өөрөө байгалийн амт шүү. Тэгтэл нөгөө байгалаас авах хэвээр гэрлээ авч чадахгүй, агаараа авч чадахгүй байгаа учраас энэтэй үүдэлтэйгээр бас стресс үүсэх магадaltaй. Тэгэхээр бас нэг талдаа цэвэр агаарт гарах, байгальтайгаа ойр байх. За бүр чаддгүй маа гэхэд ядаж гэртээ офстой ч юм уу те нэг ногоон ургамал байлгах. Тэгээд тэрнтэйгээ одоо юу гэдэг тодорхой хэмжээнд туслах, харьцлах гэх мэтчлэн байдлаар харьцах нь стрессийг бууруулахад бас нөлөөтэй байж болно. Яг нөгөө нэгдсэн ингэн гिचгээр тэр нь өөрөө хүн болгонд таарахгүй байх магадaltaй учраас ер нь яг нийтлэг байгаа нь бол амьсгалын тасгал ерөөхдөө маш нөгөө зөв амьсгал авах, гүнзгий амьсгал аваад гаргах. За тэгээд бас ер нь яг нөгөө хүмүүс нийтлэг байдлаар ихэд яг нөгөө юу хийх дуртайгаа олох нь бас чухал. Ажлаас өөртөө яг хоббигоо зөв болчих юм бол бас тэрнгээрээ хичээллэх одоо юу гэдэг ном унших байдаг ч юм уу тэднэр нь бас стрессийг тайлж өгч болно. Тэр гэр цэвэрлэгч хүртэл ер нь бол их үр дүнтэй орох боломжтой. Бас нэг сүүлд нэг хичээл бэлтгэхтэй холбоотой судалгаа уншиж байхад ус бас их стрессийг тайлдаг. Тэр нь бассейн, голц хэлэх бүр аяг тавгуугаах нь хүртэл одоо ер нь юм устай холбоотой нөхцлүүд стрессийг тайлах юм боломжийг маш их бүрдүүлдэг гэсэн сонирхолтой үр дүн байсан. Тэгэхээр өөрийгөө маш сайн сонсоод, ойлгоод, мэдэрч явах хэрэгтэй байна тийм. Тэгэхээр яг тэр нөгөө өөрт ямар мэдрэмж ирж байна, яг тэн дээрээ өөрөө нөгөө хариу үйлдэлүүдээ хийх хэрэгтэй байна гэж ойлголоо тийм. Яг үнэн багш. Мэдрэмжээ таних нь хамгийн гол чухал тийм. Уурлаад байна. Уур гэдэг чинь нэг мэдрэмж сэтгэл хөдлөлтэй. Тэгвэл уур нь яаж илэрч ийн вэ гэдэг ч юм уу. Ер нь бид нар нэг талдаа бас өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд ер нь хамгийн нэгдүгээр алах нь бол өөрөө өөрсдөнтэйгээ ажиллах. Уурлахаар яаж ийн, баярлахаар юунд баярлахаараа ямар хариу үйлдэл гаргаад байна тийм. Ямар үед би уйлаад байна гэдэг ч юм уу мэдрэмжээ маш сайн таниад болдог бол одоо нөгөө тэмдэглэл хөтлөөд. За тэгээ сүүлийн үед бас ийм нөгөө сэтгэл зүйн аппликейшнуд маш их гарч байгаа учраас тэднэр дээр бас хөтөлт хийгээд тийм өдөржингийг гаргаа явах юм бол бас өөрийгөө ойлгоход хүн болно. Тэгээд магадгүй маш их уурлаад ингээ юм авч иддэг ч юм уу байгаадах юм бол за би ингэдэм байх шүү гэд өөрийгөө ажиглаж чадхал юм бол дараагийн удаа шидэхгүй. За ингээд тавьчих гэдэг ч юм уу тийм бодол гарч болно гэсэн үг. Өөрийгөө өдөртөх нь хэцүү өдөртөж эхэлнэ. За тэгэхээр энэ дээр нэг ийм ойлголт байна. Одоо надад ямар нэг юм мэдрэмж төрлөө. Би тэрийгээ ингээд илэрхийлэх аргууд нь янз янз байж болно тий. Илэрхийлж чадахгүй байвал яах вэ? Тэр нь буцаагаад сөрөг хор шиг байгаа юу? Одоо жишээл би уйлмаар шүү дээ. Би дараагийнхаа урд уйлж чадахгүй. Эсвэл одоо гэдэг гэр бүлийнхаа урд тий. Хүүхдүүдийнхээ урд уйлмаар гэдэг. Ингээд тий. Стресстэй байна. Уйлж чадахгүй ингээд богшуулаад байвал яах вэ? Эсвэл одоо гэдэг үнэхээр баярлцсан үед бол ингээд хамт олонтойгоо ингээд би мэдрэмжээ хамт хуваалцмаар байна. Энийг ингээд нөгөө илэрхийлэхээр одоо юу гэдэг би бүрэг хичим хийж гэдэг юм уу те эсвэл би миний хамт олонны уур амьсгал юм сонин штэ гэдэг. Бусдтай юм нөгөө бүрэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр ийм байвал яах вэ? Яавал одоо эрэг уур амьсгал, яавал тийм халуун дулаан уур амьсгал би болох уу? Эсвэл тэр мэдрэмжээ тэр хүн яавал одоо юу гэдгийг илэрхийлэх үү? Эсвэл уйлах үедээ уйлал инех үедээ энийг л яваад байх юм уу? Тийм мэдрэмжээ гадагшлуулах гэхээр яг хувь хүний бие хүний онцлог нь бас байж болно л да. Сая хэлсэнчлэн нөгөө дотгошоогоо интроверт, экстраверт төрөлгээд байж болно те. Тэгэнгუთ нөгөө гадагшаа хүмүүс маань шууд ингээл гаргацдагчтай уйлмаар байвал уйлал, инээмээр байвал бүгднийг тэгж байгаа ч юм. Тэгсэн нөгөө дотгошоогоо хүмүүс маань дотроо тэр хүндээ баярлцсан хэрнээ эсвэл гомдсон хэрнээ гаргамаар санагддаг те. Ерөнхийдөө яг энэ дээр бол нөгөө хүн хоорондын харилцаа гэдэг асуудал хамгийн чухал. Тэгэхээр нөгөө хүн хэрвээ мэдрэмжээ хин нэгэнд гаргаж чадахгүй бол өөр хин нэгэнд заавал хилж явах хэрэгтэй гэсэн үг. За магадгүй одоо юу гэдэг нөгөө хүүхдүүд үгэнд орохгүй уурлаад бухимдсан байх юм бол тэрийг нөхөртөө уйлаад чамаагүй хилдэг ч юм уу те. Тэгэхээр энэ яг нөгөө тэгж чаддаггүй хүний хувьд хэцүү асуудал та. Гэхдээ нэг удаа нээгээд үзэх юм бол тэр нь цаашдаа одоо нөгөө баг-багаар нэгдэх боломжтой болж байгаа асуудал гэсэн үг. Ажлын байран дээр бол одоо юу гэдэг нөгөө хамт олон маань их тийм
гаргаж байгаа үйлдэлийн маань анзаардаггүй ч юм уу байгаа тохиолдолд магадгүй тэнд одоо юу гэдэг заавал мэдрүүлэх гээд бас суух нь өөрөө буруу байх магадaltaй болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө хувь хүн маань өөрөө хичээгээд чадахгүй тэг гаргаж чадахгүй байгаа тохиолдолд нөгөө түрүүн ярьжсэн энийг удирдлагын зүгээс ч юм уу бас одоо нөгөө ажиглаж явах шаардлагатай. Яг удирдлага тгээс сууж явах завгүй ч гэсэн тэнд байгаа нөгөө хүний нөөц ч юм уу сэтгэл зүйч ч юм уу эдгээр албан тушаалтнууд ер нь ажиглаж хараад хэн маань ямар хүн блээ тэг одоо яг юу болох гэдэг юм гэдгийг анзаарч явах хэрэгтэй гэсэн үг. Хувь хүн магадгүй яг ажлын байран дээр баярлсан гомцсон мэдрэмжээ гаргаж чадахгүй бол яаж игээд ямар нэгэн байдлаар өөрхийн нэгэнд хэлэх хэрэгтэй гэсэн. Тэгжээж ерөнхийдөө одоо нөгөө буглуулахгүй байх. Тэгээд нөгөө буглаж байгаа гэдэг чинь цаашаага стресс маань хүндрээ дарахыг стресс болоод тэрнээс цаашаага сэтгэл готрол за магадгүй ажлын байран дээр нөгөө burnout буюу хашрах шинжээр үүснэ гэдэг ч юм уу хор уршигтай учраас ер нь стрессийг тодорхой хэмжээнд ингэж болж байгаа процессыг мэдрэмжийг хангалтуулах хэрэгтэй гэсэн. Ойлгомжтой. Тэгэхээр нөгөө би ингэж ажиглаж байгаа юм. Хуучин цагт 1990-ад оноос өмнө одоо монголчууд бол харьцангуй ингээ ажлын байран дээр одоо завсарлагын хэдэн минуттай эсвэл цааны цагаараа ингээд бүгдөө спортоор хичээлдэг байжээ. За тэр үед бол харьцангуй нөгөө илүүдэлж юм байхгүй тий маш эрүүл ээжээ гэж би ажиглаж байгаа байхгүй. Одоо жишээл тамхи таталтын тэр бол архитектийн одоо нөхцөл байдал бол харьцангуй бага болсон. Гэтэл одоогийн кейсийг ингээд аваад үзэхээр бол одоо ингээд шинэ жил болж байна тий. Тэгээ шинэ жилийн нөхцөл байдал ингээд сүүлийн хэдэн мэдэнүүд ингээд харахад бол эмэгтэйчүүдийн одоо архитект өндөр байна. За одоо веб татчих гэдэг юм ингээд нөхцөл байдлыг ингээд хорт зуршил руугаа ингээд яваад байна л та. Тэгэхээр яг зарим байгууллагууд дээр ингээд ажиглахад бол эрүүл одоо жишээл хагас өдөр болгон ажиллаараа ингээд гэр бүлийнхнээ авч явж агаарчлан гардаг ч гэдэг юм уу тий алхдаг ч гэдэг юм уу юм эрүүл юм хэм маягууд бол зарим тохиолдолд юм байна. Тэгэхээр хэм маягаа бид нэр өөрчлөх шаардлагатай болоо гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр эндээс хувь хүн өөртөө хүчин чармаалтаа гаргах юм байна. Өөртөө ажлын байран дах стрессийн түвшинг өөрийгөө ойлгох юм байна. За тэндээсээ дараа нь одоо ажилласаа бас тий нөгөө таашаал авч ажил хийгээд байгаа ч тий би энийг хийх ёстой биш энийг би ингэхгүй миний одоо авж байгаа цалинд бол ийм юм байхгүй ч гэдэг юм ингээд хүмүүс тэрийг ойлгоод ингээд өөртөө стресс нэмдэм болов гэж би ойлгоод тий. Тэгэхээр ер нь цаашид бид нэр ирээдүйд тий ажлын байранд стресстгүй байх, ажлын байранд эрүүл байх. За нийгмээс ямар нэгэн стресс авахгүй байхын тулд бид нэр яавал одоо юу хийх ёстой юм бэ? Яавал зохих ёстой юм бэ гэдэг асуулт. Таньдаа яа хэцүү л асуулт. За тийм. Яг ажлын байран дээр гэх юм бол магадгүй яг нөгөө таны хэлсэнчлэн өмнө байсан тэр нэг юм уламжлал болсон гэдэг ч юм уу хийддэг байсан үйл ажиллагаануудыг бас одоо хийх нь үр дүнтэй болов уу гэж хараад байгаа. Жишээлх юм бол нөгөө бас л зарим судалгаануудын үр дүнгээс үзэхэд ажлын байран дээр дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн сэтгэл ханамж бүтээмжийн хоорондоо ялгаатай гарсан учраас тий. Гэхдээ энэ дээр нөгөө бас ажилчдынхаа санал хүсэлтийг харгалзаж үзэх шаардлагатай. Дасгал хөдөлгөөн гэхээр заавал нэг юм хүнд хүчээр биш шүү дээ. Ядаж нөгөө офисын нөхцөлд хийдэг. За тэгээ магадгүй нөгөө зарим юм зөвлөх хэлбэрээр ажиллаж байхад бас нөгөө удирд халбан тушаалтнууд ажилчдыгаа идэвхжүүлэх гээд ингээд 7 хоног болгон хагас өдөр болгон авч ууланд гардаг. Тэгээ эсрэгээрээ ерөөсөө болохгүй байна манай компанийн болохгүй байна гэсэн яхад тэ нөгөө гэрте баймаар байгаа хүмүүсийг аваачаад тэ амралтынхын өдөр нэг өдрийг аваад ингээд ууланд гараа зарим нь дуртай дургу гэд тэрийг нь харгалзаж үзэхгүйгээр ингээд ийм нөхцөл байдал гаргацсан гэх мэтчлэн асуудлууд байдаг. Өдөрлөд хичээгээд байгаа юм шиг болгож нөгөө ажилчид нь юу гэсэд энэ гэдгийг харахгүйгээр анзаарахгүйгээр судлахгүйгээр явждаг. Тэгэхээр нэгдүгээрт магадгүй энэ дээр нөгөө байгууллагын дотоод дүрм журам ажилчдын хамтаар гарах боломжтой гэдэг шиг одоо яг ажлын байран дээр бид нар эрүүл бүтээмжтэй сэтгэл зүйн тайван тухтай байхын тулд юу хийвэл илүү үр дүнтэй вэ гэдгийг одоо хамтаараа ярилцаж шийдээ тэндээс нэг санал гаргаж ирвэл зүгээр. Гэхдээ мэдээж нөгөө хүн болгоны санал өөр байгаа учраас ядаж ийм сонирхолоор нь нийлүүлээд те 7 хоногт нэг удаа зарим нь сагсаа тоглодог, зарим нь бильярд тоглодог, зарим нь ууланд гардаг гэдэг ч юм уу. За тэгэхээр нөгөө ийм байдлаар бас шийдвэрлэх боломжтой. Ер нь бол яг хамгийн энгийнээр гэх юм бол тэр нөгөө дасгал хөдөлгөөн хийдэг зүйлийг буцаагаад оруулаад ирвэл их
Зүгээр нэг 5-10 минут цайны цагийн дараа угаасаа Хөнгөн дуулаагийн цагаар хөнгөн байх. тийм удаа байдал руу шилжих гэдэг учраас би организмыг сэргийх байдлаар Яг нөгөө өдрийн хоол цайны дараа цайны цагийн дараа яг ингээд тийм хүнд мэдрэмж төрдөг байхгүй. Ягаад ч юм ажил дээр унтчмаар юм шиг. Тэгээ би нөгөө хятадуудыг харж ирсэн л да. Бүгд хятадаар тулсан нийгмийн эрүүл мэнд маш их идэвхтэй байдаг. Тэгээд ялангуяа нөгөө ажилчдаа ажлын байран дээр цайны цагийн дараа 5 минут 10 минут унтуулахыг зөвшөөрдөг. Бүр ингээ офис дээр хүртэл юм унтаж амрах өрөөтэй байх жишээ нь тийм. Тэгээ энэс нөгөө ажлын бүтээмж нь буцаагаад ингээд сэргийх ахих юм боломжтой юм болоо гэж ойлгосон. За баярлалаа танд энэ удаагийн ажлын байрны сэтгцийн эрүүл мэнд гэсэн одоо сэдвтэйгээр энэ 2 дахь подкаст маань амжилттай болж өндөрлж байна. Батбаян багштай талархлаа илэрхийлж байна. Бидний урилгыг авч бидэнд маш үнэтэй зүйлсийг одоо ярьж ойлгуулсанд баярлалаа танд. За таатай бас урьж оролцуулсанд маш баярлалаа. За баярлалаа. Таны тэгээд ирээдүйн сурлага за мөн судалгааны ажилд нь маш их өндөр амжилтыг хүсье. За тэгээд сонсъё, суралцъя, хөгжиж гэсэн сэдвээр дараагийн подкаст хэдүүлээ уулзах болно. За ингээд баярлалаа.